Уус малдах хөнгөн цагааны катионыг таних тулд ализрины улаан гэдэг органик уруулжийг ашигладаг байгаа. За энэхүү туршилтыг хийхэд бол хөнгөн цагааны давсны уусамлаас хуруу шилэндээ тасалж аавна. За энэ давсны уусамл нэлээд концентрацтай учраас бага хэмжээгээр шингэрүүлээд уусамлын хэмжээг ихсгэе. За энэ дээрээ шүтлэг орчин болгож аммони гидроксидыг багаар нэмье. За одоо дээрэс нь шинтгэн бэлтгэсэн ализрины улааны уусамлаас нэмж өгнө. За ализрины улаан маань хөнгөн цагааны катионтой улаан ягаан өнгийн комплекс нэгдлийг үүсгэнэ. За улаан ягаан өнгийн комплекс нэгдэл үүссэн болохыг харж байна. Ингэснээр хөнгөн цагааны катионыг уусамлаас илрүүлэх боломжтой.